Жаахан хэвийн бус ажлын нэг өдрөө влогийн камераа буулгах гэж үзлээ. Хавар болж нэлийн өглөө эрт нар манддаг болчихсон учраас ажилдаа явахын өмнөх бас нэг ажил амжуулахаар эртлэн гарсан юм. Нар мандаад нэг удаагүй байхад хамаг юм бэлдэж аваад юутаач гэрээсээ гарлаа. Ажлын цаг эхлэхээс өмнө City Tower дээр нэгэн контентын зураг авалтанд оролцохоор тохиролцсон байсан юм. Энэ удаад Lemon Press-ийн зочин хөтлөгчөөр бол оролцсон. Би хувийн санхүүгийн оновчтой удирдлагын тухай контент хийдэг болохоор ер нь хувийн санхүүтэй холбогдлоо зарим агуулгуудыг хөтлөх саналууд бол орж ирэх нь байдаг. Энэ удаад хадгаламжийн даатгалын корпорацийн контентийг зочин хөтлөгчөөр хөтлөлөө. Хадгаламжийн даатгалын корпорацаас 20 сая төгрөг манай ажил уян хатан цагийн хуваараар ажилдаг. Тийм ч болохоор өглөө 7-оос сарын хооронд ажил дээр ирээд ажиллаа эхлүүлж болдог. Ажил дээр орж ирээд өөрийнхөө локерноос зөөврийнхөө компьютерийг аваад ажлын ширээгээ бэлдэж байна. Ингэхдээ би лаптопоо нэг жоох юм өргөх шиг ашиглаж өргөж хэрэгэлдэг. Ингэснээрээ бугуун дээр их ачаал бас бага байдгийн дээр дэлгэцчсэндээ өргөгдөд арай эргономик болдог юм шиг санагддаг. Үдээс өмнө офис дээрээсээ бол ажиллаж байгаад үдээс хойш дата төврөг бол явахаар байсан. Тийм учраас богино цагийг бол ашиглаад ширээнийхээ ард нилээд бүтээмжтэй байх гэж хичээлээ. Араас нь би дата төв дээрээс үдээс хойш ажиллаад буцаж эргэж офис руугаа явах болсон. Ямар ч тач ажил бол амжилттай. Гэхдээ дата төв дээрээс дүрс бол авсангүй. Ярмагаас хотын төв рүү бол чиглэх зам нилээд битүү байсан ч гэсэн таг бол зогссонгүй. Ямар ч тач явсаар эргэж ирлээ. Эргээд офис дээр ирж суугаад нилээд хийх ажилтай байсан учраас нэмэгдэхэд л гадаа харахгүй болчихсон. Би чивчэж зүүчгсэн компьютер дээр бол ажиллаж байсан. Яг нэг энерги ороод цаг наргүй нэг хэсэг суучихсан байдаг да. Энэ өдөр яг тийм өдрүүдийн нэг байсан. Нэг мэтгэд цагаа харахад бараг 4 болж байна лээ. Тэгэхээр ямар ч байсан бүтээмжтэй өдрийн орой бол инх өнгөрч байна. Эртхэн шиг харж амраад маргааш өглөө ажилдаа ирцгээе. Хамтаас нь баярлалаа.